Шоколад. За филтр тархи маань бол Монгол улсад орж ирээд одоо бас нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн байна. За үүнтэй холбоотойгоор бол филтр тархийг бол хийдэг газрууд бол орширсан байгаа. За дөрөвний эсэмчлэн филтр тархийг бол зөвхөн ийм нөхцөл зөвхөн эмчийн зааврын дагуу зөвхөн эмчийн хяналтанд ороод хийх ёстой тархиудын нэг байдаг байна. За филтр тархи маань бол хаанаас хамаарат хэрхэн хийх талаар нь бол зөвхөн эмчийн мэрэгчнүүд бол энэ талаар илүү дэлгэрэнгүй ойлголттой байдаг гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр хүмүүсийн дунд зарим нэг айдас байдаг. Тэр нь бол гоо сахны тариа хийснээр бол үйлчлэл нь гарсны дараа арьс илүү унжих ч юм уу өмнөхөөсөө илүү өрчлөөтэй болно гэж боддог. Гэтэл эдгээр тарианууд маань бол одоо ялангуяа филтр тархигийн хувьд өөрөө коллаген дотор агуулдаг учраас таны арьс нь тижэл болж шингээд хүний биеэс бүрэн гадагшилдаг. Ингэснээр үр дүн өгөөд таны биед нөхөө үр дүн нь бол моёлаа урт хугацаанд бол хадгалдаг. Филтр тархи маань үйлдвэрлэгчээс хамаарат бол янз бүр байдаг байгаа. За гэхдээ филтр тархи буюу дөрвөж тархи маань үндсэн хэд хэдэн шинжээг бол агуулж байна. Энэ маань хүний бие дотор орж байгаа учраас үүний харшил үүсгэх чадваргүй байх хэвээр. Таны бие бүрэн шинжлэж алга болдог байх хэвээр. Таны биед гадны биетэй бол мэдрэгддэггүй байх хэвээр. Хийсний дараагаар илүү натурал харагдчих хэвээр гэсэн шаардлагуудыг бол тавьдаг байна. За филтр тархигийн хугацааг бол хүмүүс маш их сонирхдаг байна. За тэгэхээр филтр тархи маань стандартын үед бол 1-2 жил хүний биед агуулгадаад түүний дараагаар бол бүрэн задан шинжлэж бол хүний биеэс гадагшлах хэрэгтэй байдаг. Үүнээс удаан хугацаанд хүний биед агуулгадсанаар бол гадуур нөхөд үүсэж гадны биедийн шинж бол илэрдэг байна. За филтр тархийг хаанаснаас хамаарат байх хугацаа маань бас мөн зарим тохиолдолд ондоо байдаг. Жишээлбэл урууланд хийсэн филтр маань бол 8-аас 12 сар байдаг. Яг тэгвэл уруул хэсгийн филтр маань байнгын хөдөлгөөнд оршдог. Уруулаар бидний уруул байнга хөдөлж яадаг. Ярих үед идэх үед хөдөлдөг учраас филтр маш хамархан таардаг гэж үздэг. За харин хамранд хийсэн филтр маань бол харьцангуй удаан хугацаар хадгалдаг. Учир нь харьцангуй хөдөлгөөн багтаа эсвэл бөгөөд насны биеэр байршсан учраас болоод ийш тийшээ шилжилт болоод харьцангуй бага өсдөг.